За интерьерийн зураг төсөл түгээмэл гардаг хэдэн алдааны тухай жоохон ярилцъя гэж бодлоо. За интерьерт одоо маш гоё зургнууд ингээд хүмүүс гаргахын тулд өрөөний орон зайг ингэж үзэхдээ за Pinterest-тэй ч юм уу ингээд зургийн санаа аваад тэрнэрээ тулгуурлаад ингээд зураг дизайнаа гаргадаг тэгэнгүүт маш их гардаг түгээмэл алдаа. Маш том хэмжээтэй будингийн зургийг харчаад жижиг хэмжээгээр бичсэн байх тохиолдолд түгээмэл байдаг. За жишээ нь 3 найттай будинг 2 найттай болгоод жижигхэн болгоод ингээд байрлуулсан байдаг. Тэнгүүт тухайн загварыг нь гүйцэтгэгч тал нь буюу манайх ингээд захиалах гэхээр буландаа тал нь өөрчлөгддөггүй яг булангүй шулуун тал нь өөрчлөгдөд ирэнгүү тухайн одоо загвар шал өөр болчдөг буюу булантай нь одоо метр 65 огт хэмжээний өөрчлөгдөхгүй байхад нөгөө талынх нь уртын хэмжээ өөрчлөгдчихөнгүүт тухайн будин чинь бол орон зайд маш тохиромжгүй буюу одоо мөр шиг гэдэг хэмжээ маань гараад ирдэг. Тэгэхээр том будин жижигээр зурах энэ бол нэг том нэгдүгээр алдаа. За хоёрдугаар алдаа нь болохоор ихэнх зүйл дээр ажиглагддаг жижигхэн өрөөнд 80 см өргөнтэй ч юм уу ийм будин зураад өгсөн байх тохиолдол байдаг. Манай будингийн өргөн 80 гинэ гэдээ ороод ирдэг. Ерөнхийдөө 85-аас 100 байж ээж өргөн тухтай суулттай байдаг. Тэрнээс илүү нарийнхан болоод ирэхээр опс хүлээлгийн өрөөний тийм жижигхэн будин болчихдгоо. Тэгэхээр 80 см-тэй зураг бити гаргаж өгөөч гэж би бас хэлмээр байдаг юм аа. Ийм нарийн одоо нэг хэмжээсээ зөв авахгүй болохгүй. За 3 дугаар алдаа нь хит нарийн одоо тооцоолол гаргацсан байдаг. За будингийн хэмжээ, хажуугаар нь хүү явах хэмжээг нь тооцоолохгүйгээр ч юм уу тий хит шигүү ингээд тавилга ингээд өрцөө. Ерөөдөө зурган дээр гараа хэрэгж байгаа боловч яг ингээд байрлалаар нь тавих юм бол сандал мандалны орон зай чи ер нь нэлээд өргөн байдаг. Тэгэнгүүт одоо 60 65 ч юм уу төсөөлөд сандал мандал амрах сандлыг байрлуулсан ч юм уу. Иймэрхүү орон зай баримлаа жоохон муутай байх тохиолдлууд айгүй түгээмэлийн одоо гарч ирдэг шүү. За тэгээд манай захиалагч нар бас өөрснөө мэддэг ч юм уу гэж амар тийм мэддэг юм шиг захиалга өгдөг нэг зүйл байдаг. Тэрэн дээр суудлын өргөн хийдэг юм уу даад өч ин бод ингэх юм уу 60-аар хий гэдэг байхгүй юу. Тэгээ энэ хүн мэдээд ингээд захиалга өгч байгаа юм байна гэж захиалчингууд ийм амар өндөр юм уу гэсэн юм дон айгүй гахалтай тийм зүйлс ороод ирдэг. Тэгэхээр захиалагч нар маань ерөөдөө мэдээд авчих юм бол будингийн суудлын өндөр нь 40-с 45 байдаг. Түүнээс илүү өндөр байх юм бол та нэг бол нэлээд өөрснөө юм өндөр хүмүүс эсвэл тийм баримжаагүй өндрөөр хийх гээд байдаг. Ер нь бол 40-с 45 универсал байдаг шүү. За тэгээд бас нэг алдаа нь болохоор манай ханны өнгийн, бүшигний өнгийн яг адилхан өнгөтэй будин захиалын шаргал өнгөтэй гэж айгүйх орж. Тэр шаргал өнгө бол бүр байнга ярддаг. Тэгээ яг нэг юм уу 2 тонн өөр байж уг нь бол одоо зүгээр харагдана. Тэгэхгүй яг ийм бүх өнгө нь ийм адилхан байх юм бол ер нь бол маш тийм уйдгартай орон зайг үсгэж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр аль болох будингийнхаа өнгийг, хөшгөнийхөө өнгийг, ханныхаа өнгөтэй нэг ижил байхын оронд за 1 тонн ялгаатай ч юм уу эсвэл шал өөр өнгийн дэр мэрээр ингэж жаахан өнгөө жоох ингэж ягаарай. Одоо сэлгэрээ гэж хэлмээр байна. Хитрхийн нэг өнгөөр бүх юмыг ингэ хийх бас тийм гоё харагддаггүй. Ер нь бол маш тийм амьгүй одоо урсгал буутай тийм өргөөгөр үсгээд идэг шүү. Тэг хүмүүс ер нь интерьерийн зураг дээр айгуу гоё амьлуулах зүйлсийн нэг нь бол хамгийн одоо чухал нь одоо будин байдаг. Тэгээ тухайн будингийн хэмжээ нь одоо гоё мэдрэмжээрээ гоё ингээд сонгоод захиалж байгаа бол материалаа за тэгээд суух өндөр хэмжээ тэгээ бүгднийг нь гоё ярилцж байгаа захиалгаа өгөөрэй тий. Тэгэхгүй яг өөрснөө ингэ мэдж байгаа юм шиг захиалга өгчдөг. Эсвэл нөгөө интерьертэйгээ ярихгүй интерьер маань ч гэсэндээ одоо шинэ залуу интерьерүүд бол бид нар шиг ийм гүйцэтгэх хүмүүстэйгээ бас жоохон ярилцжээвэл хаяа уялдаад их зүгээр өгдөг шүү. Тэгэхгүй ингээд хит нарийн, хит урт, хит том будин хит жижигээр захиалсан ч юм уу. Иймэрхүү алдаа маш их гарч ирдэг шүү. Тэгээд яг тэр хэмжээгээр захиалаад өгчгөр би загнуулдаг байхгүй юу донд нь. Одоо нөө 2 найттай тэгсэн мөртлөө булантай байгаад идэг тий. Эсвэл тэр булангийн хэмжээ жижигсэг гэхээр үйлдвэр маань ер нь зөвшөөрдөггүй. Заавал 3-аас дээш байж ингээ булангийн хэмжээ өөрчлөнө гэдэг. Тэгэхээр булантай будинг булангийн ерөөс өөрчлөлтгүй метр 65 гэсэн бол метр 65 метр энэ булан метр 65 байхад нөгөө хэсгийнх нь ядалгаагүй урт хэсгийнх нь метр 65 байж ээж за тэгэхээр энэ чинь метр одоо 320-оос 330 хоорондох хэмжээ байж ээж ингэж зүгээр харагддаг зөв харагддаг. Тэрнээс илүү булан нь ингээд метр 65 байхад нөгөө хэсэг 1 метр ч юм уу байх юм бол одоо үзэмж харьцаа нь аягүй буруу болчдөг шүү. За энэ мэтчлэн ингээд өөрийнхөө одоо мэддэг зөвлөгөөнүүдийг яриад бай гэж бодож байна. За баярлалаа.